Одоо та бүхэндээ эдийн засгийн мэдээллийг хүргэе. За энэ удаа татврын багц хуультай холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. Тэгэхээр улсын хурлд бол яг оны өмнөхөн татврын багц хуулийн төслийг бол одоо шинжлэх талаар сангийн яам өргөн бариад мэдүүлчихсэн байгаа. За энэ дунд ямар онцлог заалт байна вэ гэдэг мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн юм а. За иргэдийн хувьд бол одоо жишээлбэл нэмэгдүүлэлтийн албан татврын хувьд худалдаа авалтын дүнгээс нь хамаарат 20-с 100%-аар хөнгөлж буцаа олгох гэсэн ийм заалт орж ирсэн байгаа. Мөн татврын өртөө байгууллагын банкн дахь дансны 20%-ийг битүүмжлэхгүй үлдээж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг нь бүрдүүлнэ гэж байгаа. Нэг ёсондоо ялангуяа оны сүүлээр бол одоо жишээлбэл маш олон байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдийн хувьд дансаа хаалгачлаа гэсэн ийм бухимдалтай өдрүүд байсан. За тэгвэл энэ хуульд ийхүү өөрчлөлт оруулаад хуулийг баталчих юм бол аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд бол тодорхой хэмжээний процессын дараагаар бол татвар төлөхгүй маш удаан хугацаанд явсан. За тайлангаа ирүүлэхгүй маш удсан энэ процессын дараагаар бол дансыг нь битүүмжилдэг байсан бол за одоо ингэж битүүмжлэх хэмжээнд аль болгох хүрэхгүй. За хэрвээ хүрэх юм бол 20%-ийг нь бол битүүмжлэхгүй үлдээн гэдэг ийм заалт оруулж ирсэн байна. За Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татврын хөнгөлөлт үзүүлнэ гэж оруулсан. Хөлмөр эрхэлж байгаа бүх иргэдийн орлогын тодорхой хэмжээг хувь хүний орлого албан татвараас хөнгөлнө гэж оруулж ирсэн байна. Мөн одоо аж ахуйн нэгжүүдийн хувьд бол одоо 25%-аар татвар төлөх босгоёг нь 10 тэрбум болгон нэмэгдүүлж 6-аас 10 тэрбум төгрөгийн ашигын татварыг 15% болгон бууруулах гэх мэтчлэн ийм залтууд оруулж иржээ. Татврын багц хуулийн шинжилэл бол хамгийн гол нь эргэн аж ахуйн нэгжүүдэд аль болох одоо татврын хөнгөлөлт дэмжлэг буцаа олголтыг нь бол нэмэгдүүлэхэд чиглэсэн гэдгээ татврын газраас мөн онцлон хэлж байгаа. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд бол одоо гайлын татвараа 1 сарын хугацаагаар хойшлуулж төлөх боломж нь нээгдэж байгаа гэдгээрээ хамгийн том давуу талтай юм байна. Тухайлбал аж ахуйн нэгж байгууллагын хувьд тухайн хууль хэрэгжиж эхэлснээр 600-аас 700 тэрбум төгрөгийн хөнгөлөлт идэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Харин иргэдийн хувьд бол хувийн орлогын албан татвараас нас тодорхой хэмжээгээр хөнгөлж өгж байгаа. Мөн дээрээс нь нэмэгдүүлэлтийн албан татвараас нь одоо буцаа олголтын хувь хэмжээ нь бол нэмэгдэж байгаа учраас тодорхой хэмжээгээр иргэдийн хувьд ч гэсэн орлогын нэмэгдэх суурь болж байна гэж харж байгаа юм. Ийм байцаагчийн гэхээс илүүтэйгээр татвар угсаал байж таарна, тодорхой хэмжээнд байж таарна. Тэгэхээр бизнес татврын хууль тогтоомжийг биелүүлж татвар төлөхөд илүү амар хялбар одоо мэдгүй чадахгүй байвал хилээд өгдөг, сүүлэн тусалдаг. Эрсдэлтэй зүйлс байх юм бол өөрчилж анхааруулад өөртөө нь засуулдаг ийм чиглэл рүү хөгжүүлэх эхлэлийг бол тавьж байгаагаар онцлог. Үндсэн хөрөнгө худалдаж авах болон одоо олон төрлийн худалдаа авалтууд дээр гардаг нөтийн зардлын хязгаарлалтуудыг бид нар бол ингээд сольж өгч байгаа. За аж ахуйн нэгжүүдийн хувьд дараагийн нэг асуудал нь аж ахуйн нэгжийн орлогын татврын шатлал 6 тэрбумаас 5 хэсэгт 25% ингээд ногддог. Үүн дээр компаниудаас гарсан саналыг бид нар үндэслээд энэ босхыг бол судлаад 10 тэрбум болгож байгаа. Гэхдээ 6-аас 10 тэрбумын ашигтар бол одоо байгаа 25-ыг бол 15% болгож бууруулах гэсэн үг. Хуулийн өөрчлөлтөөр орж байгаа одоо нэмэгдүүлэлтийн албан татврын буцаа олголт хөнгөлөлтөй холбоотой мэдээллийг та бүхэнд энгийн жишээ татан тайлбарлалаа. За эргэн та 1 сарын хугацаанд жишээлх юм бол 500 мянган төгрөг хүртэлх одоо мөнгөн дүнтэй баримтыг, баримтыг аппликейшн дээр бүртгүүлэх юм бол үүний буцаа олголтыг бол та 10% буюу 50 мянган төгрөгийг 100% буцаа авах боломжтой болно гэсэн үг. Харин 500 мянгаас 800 мянган төгрөгийн одоо баримт та баримтад 1 сарын хугацаанд бүртгүүлсэн байх юм бол 50% танд буцаж очно гэсэн үг. Харин 800 мянган төгрөгнөөс дээш бол 20% буцаа олголт таны дансанд орно гэсэн үг юм байна.